Kim бэ? Хараад байна. Юу гинэ? Аяа андмын чи хаалгын тогшооч 25 дугаар суугдлаас тараа тараа нэвтрүүлэх хэлж байна. Одоо би Чингис хаан олон улсын нис буудал дээр байна. Бүгдээрээ Алтан хот хийгдэх Праг, бүгд найрамдах Чех улсыг зорцгоно. Тэнд олон монголчууд аж төрөм амьдардаг. Алсын зам, аян зам үлзийтэй байх болтугай. Тэр жороо онгон хүлэгмээ хазар даран дүүлээд байна уу хахадын бошиг ихч мэд бүсгүй хонгорхон ашараа дуудаад байна уу бодохын санахын мачхын хүлэм яргүй зинхэр хөдөө замаар зинхэрлэх хөдөө замаар хамар царга хутлаа сахтандаа айлын ихнэр нохохороод намайг тосондоо одод дүгхэд хоног тааруулж танайд хонондоо онгон сарнаар хоёул учранда Дараагийн дугаар танайд. Ерөөсөө танайд. За би явсаар Чех улсад ирсэн байна. Тэгээд яг миний ард байгаа энэ байшин бол бүгд найрамдах Чех улсад байрлах Монгол улсын элчин сайдын яам. Эндээсээ хонох айлаа олъё гэсэн юм. Монголчууд бас энэ элчин сайдын яамаар бас эргэж тойрдог байх гэж бодсон юм. Хүний нутагт монголчууд маань цаашаа гэхгүй байлгүй дээ. Алхаж суусаар гэртээ харнаа алчаад ядраад гэртээ би чинь орход Монгол. Самано. Монгол хүн байна те. Уучлаарай. Би Монголоос ирсэн юм аа. Тэгээ Монгол хүнийг зориод ирсэн. Хонох газар байдгүй. Буудлын хүнтэй юм. Өнөөдөр танаад зов тончидэх хөө Монгол хүн байна. Нэг төг болохгүй мишаг төгөө яваа. За та дриш орж үзсэн үү? Гөөг орж үзсэнгүй. Илсээд явна. Наашаа та нар одоо бас ингэж авир эргэлддэг байх гэж бодоод үүлээс ахаа сууж байна. Хань мэддэг юм байна. Их холоос яваа юм тий. Тийм, подкаст чинь явж байна. Харин тийм байна. Подкаст яг хоол явд. Зургатаар л харж ирсэн болохоос ингэж болохоор Нэг эвгүй. төг болохгүй. Тэхүү. Өнөөдөр тараач байгаа юм чи. Жохон ажилтаа явна тэгээд. Та эдрийг асуугаагүй тий. Гөөг. Юусэн ш орсонгүй л байж. За. Гэхдээ ажилтаа гэж хамаагүй. Ажилчин хэзээ тарах гэртээ хардаг үстэй. Харин. Тийм. Тэгэхээр тэр үед ч хамаагүй дагж явсараа бол харж ил та. Нэг төг болохгүй. За тэгээд хүний одоо хоол яваа хүмүүс юу гэж одоо тэгээд яагаад тийм. Харин тийм. Би нэг ийшээ нэг юу багт. Нэг цаас гээ саагаас нь өдөр. А би хүлээж авах. Хүлээж идэхгүй энд хүлээж. Тэгээд алдар юм бэ? Инх хамар. Их хамар. А за. Энд сурдаг уу, ажилдаг уу? Энд ер нь ажил сургуулаа дуусгацсан. Тэгээд ажиллаад байж. За. За тэгвэл орчод гараад ир. Гараад ирэхээр тогтоо 5 өс солиё. За тэгээ. За тэгье. Ишгүй эглагч. Зааж намч чуу. За. Одоо замаар хоёул Ажлын ажиллаараа орчоод тэгэл харин да. Тэхүү. За. Одоо машин суух явчихгүй. за тэг. За баярлалаа. За. Сарын ээлжлэн нэглэмэхэд насыг нэмнэ нүгэл буйныг дэнслэн нэглэмэхэд жилиг тойрно намраар анслан холдох гэгэм багын өдрөө дурслаа наслах тусмаа сэтгэл зөөлж бусдын гмиг уучлах
бодлоо аяа анд минь чи хаалгын тогшооч Ишиг юм уу? Өвлүүлэл бороо ороод янз бүр шүү, За энд ажиллана гэж байгаа тийм. За. Самано? Hello. Sergey. Hello. Hello. Nice to meet you. Ямар компани гэдэг юм? Ерөнхийдөө санхүүгийн технологийн үйлчлэгээ үзүүлдэг. Олон улсын мөнгөн гуйлах, онлайн төлбөр тооцоо энэ төр гэдэг. Тэгээ манай энэ хэсгэр болохоор бизнес хөгжил болон спортын хэмжүүд. Энд олон жил ажиллаж байна уу чи? Би ч одоо 2012 оноос хойш ажиллаж байна. За энэ тэгээ ямар албан тушаалыг хөө Monopol гэдэг компани тий? Тий. Ерөнхийдөө манайх чинь олон улсын байгууллага. Тэгээд би анх Чехт салбар нь нэгдэж явах тэр хамтран үүсгэн байгуулжсэн. Тэгээ манаас бас Монгол салбар байд манай Monopol гэдэг. Монгол дахь салбарыг болохоор ахт хоёр хамтран эзэмшиж ажилладаг. Ерөнхийдөө ахтайгаа л хамтарч хийдэг манай бизнес багт. Тэгэхээр одоо энэ чагаад бол ажилчид маяг тий. Манай энэ хамруул тэгэхээр ажил олгох юм биш үү Чехэд? Ер нь бол энэ бол за ундаг биш тий. Ундаг байна. Одоо нэг ажил тарзаа болох манайх ихэнх нь Хэдүүл ажиллах вэ? манай энэ офис одоо ингээд энд нэг 20 байгаа. Нөгөө талын жигүүрт санхүүгийн хэлцээх ингээд нэг 10 хэд хүн байна. Тэгээ практикт бол нэг 30-од хүн ажиллаж байгаа. Улаанбаатарт Монголд нэг одоогоор нэг байнгын ажил нэг 12, тэгээ нэг гэрээт ажил нэг 8 ажиллаж, тэгээ нэг 20. Санхүүгийн гэхэлэр банк санхүүгийн байгууллага маягтай юу? Ер нь тийм банк санхүү. Монголын ойлголтоор бол тий Монголын. Зээл олох нь байна тий. Манайх энд бол зээл олохгүй. Монголд манай банк зээл олдог. Энд бол зөвхөн бид нар төлбөр тооцоо, олон улсын мөнгөн гуйлга. Тий. За таны ширээ яа? Би ерөөдөө энэ л одоогоор сууж байгаа. Тэгээд хотын төвд нэг бас өөр гэртээ орох нэг офис байд. Тэрнгээр яг замаараа дараалаа. За. Тийм байна. Ажил олгох юм биш үү тий? Чеход ажиллалаа. Ер нь Чеход ирээд хэдэн жил болж байгаа? Чеход 12 жил болж байгаа. 2005 онд ирчихсэн. Тэгэл тэрнээс хойш нэг мэдсэл одоо 12 жил болсон. Нэг мэдсэн чинь үү? Одоо хүмүүс л зэ бутсан байна. Ер нь сүүлийн үед энэ ойр яваад байгаа. Сая сүүлд 10 сард нэг явчихад ирсэн. За. Мундаг юм байна. Мундаг том компани. Чехт болж байгаа монголчуудын арга хэмжээг ерөнхийдөө байнга дэмжиж ажилладаг байхгүй. Тэгээд манаас хэрэглэгч нар дийлийнх нь монгол хүмүүс бас байдаг. Вьетнам хүмүүс, орос хүмүүс. Тэгээд монголчуудаа бас дэмжих хэрэгтэй. Одоо жишээ нь энэ Чехт ажилладаг монгол хүн мөнгөн гуйлга хийгээвэл одоо таны компанид л хамтдах юм гэж ойлгож болох юм тийм үү? За. За. Ажлаа амжуулчих тий. Тэгээ гарцгаая. Эхнэр дургуцгүй байгаа. Гайхалтай. Холоос гинтхэн гэдэг юм. Одоо бид нар Улаанбаатараар бол ер нь Праг хотын аль хэвцээ байна гэсэн үг байна. За баруун жоохон хоошоо гэхээр ял тавьсан. Ялтын талбай тавьсан. За. Төөсөө жоохон баруун хоошоо. За. Шинжлэх ухааны амьсгал оруулсан юм уу? Тий. Одоо ч нэг хэдхэн оноод зул сарын баяр л. Зул сарын баяр тий. Сайн байна уу? Илгээ.
Сайн байна уу? Сайн байна уу? Элчингийн гадаа таараад танайхад тонёгээд зориод ирсэн. Ийм хамар маань хонол гэсэн. Гэтэ жанжин мэднэ гэсэн. Та томж болголоо. Сайн байна уу? Сайн байна уу? За холоос ирсэн хүмүүс одоо орж болохгүй яах вэ? Гэлалаа баярлаа. Нэр юм блэ? Уран бэлэг. Уран бэлэг. За. За хутлаа хэлчихье. За, их хамар их гэдэг айл. Ер нь ихтэй 2005 онд ер нь анх чайхад ирэхэд ер нь ямар зорилгоор ирж байсан юм бэ? 2005 онд ч одоо ирэхэд тохойч яг сургууль соёл төгс таарж исэн. Тэр үед тэгэл аавтайгаа хамт анх ирж исэн. Тэгэл ер нь сургууль соёлд орё гэсэн л итгэл ирж та. За. Тэгээ сургууль соёл ямар сургууль соёл төгссөн тэгээд Одоо Томаш Батягийн Томаш Батягийн Нэрэмжит их сургууль гэдэг эндээс нэг 300-аад км зайтай Зилингээ хотод. Бид нэг Монголоос нэг бас оюутнууд гэдэг нэг 20-30-аад монгол оюутнууд хэлний курс сургаад тэгээд яач сургуульд ирсэн. Зя хүш чам ингэ тийм бэ? Хин гинэ? Нэг нэрэлэрэ амархоо. Нэрэлэрэ. Хэдэн настай вэ? Амархуу хэдэн настай? Одоо энэ цэцэрлэгт явах уу? Цэцэрлэгт явж байгаа. Том нь. Баг нь сая цэцэрлэгт одоо хальт явж байгаа. Тэгээд ханиад томод тусаад болцоод нэг сараас дахиад цэцэрлэгт явна да. Хоёр хүн энд чайхад төрсөн үү? Тий, хоёлаа энэ төрсөн. Ер нь чайхад хүүхдүүдээ гэр бүлээрээ ингээд амьдрах юм хэр таатай бай ер нь. Амьдрах юуны хувьд бол ерөөхдөө таатай тал руугаа. Ерөөхдөө нэг тийм тайван орчин гэх юм уу да. Хүүхд үсч боожход ер нь гайвал санагдтыг та. За гэргийн юу хийж байна? Хүүхдүүдэд асрал хийж байна. Хүүхдүүд асраад гэртээ. Гэртээ. Багыгаа гэртээ хараад. Ээжийн адил чинь хамгийн доосошгүй их ажил үүстэй ер нь бол өдөржин ноцолцоор байгаад орой болж байна. Ер нь бол багдчихгүй. Тийм өглөөнөөс орой хүртэл тэгэл баг юу гэсэн мэддэхгүй өдөр өнгөрчтэй өдрүүд байгаа. Ер нь хүүхдээ төрөхөөс өмнө чайхад нь хизээ ирсэн бэ та хоёр маань? Цуг ирсэн юм уу? Энд танилццгаас юм уу? Энд танилцсан. Би 99 онд ирсэн. Ер нь бол удажаа тий. Бас жоохон бахтаа бас сургууль соёл гэж л иржсэн. Тийм болохоор ер нь бол дасцсан. Тэр чин танилцаад одоо 11 жил болж байгаа энэ жил. Анх танилцсан. 2006 онд танилцсан. За, их ам гэртээ танилцуулаач. Гэртээ танилцъя. Танилцаад байна. За, энэ үргэлж бурхан дахиад байх шиг байна. Тий, тэгээд одоо бид нар манай зочны өрөө гэх юм уу те хүн ирээд суудаг өрөө маань. Тэгээд нэг зурагнуудад тавьсан. Манай аав ээж хоёрын зураг энд байна. Аав ээж хоёр бас энэ чигт амьдэрдэг. Оо за. Бараг эндээс нэг 8-9 км зайтай газар. Үл ерөөсөө гэр бүлээрээ нотгороо ерөнхийдөө бол сэтгэл санаа хоёр дахьгүй том дайгуу тухтай байгаа юм байна шүү дээ ер нь. Тий. Аав чинь юу их вэ одоо тэгээд? Ер нь манай нэг ажил чинь жоохон гэр бүлийн бизнес маягийн. Тэгээд бас нэг хариуцсан юмнууд хийгээд эхэлж байгаа. Өнөө хуваарай л гэсэн үг дөө. За цаашаа явъя. Тэгэл энэ бол ерөөхдөө манай юуны өрөө байна да. Зочны өрөө байна тий. За ийшээ эхний газар нутаг байх шиг байна. Миний ажлын өрөө. За. Өдрийн талыг ер нь өнгөрөөд энэ чинь. Одоо энэ байшин одоо түрээсэлэх үү? Ерөөхдөө бол одоо ямар шугамар ерөөхдөө байх вэ? Одоо монголчууд шиг бие бол чинь одоо орос улсад лизингээр амьдардаг гэдэг шиг бахны зээлтэй гэдэг шиг. Энэ бол түрээсээр байгаа. Тий. Одоохондоо бид нар ер нь түрээсээр л байж байгаа да. За энэ манай яа. хүүхдийн өрөө. Манай хүүхдийн өрөөс ерөөхдөө тоглодог гэх юм уу ийш орж ирэл тэр нь тоглодог. Тэгэхгүй болохоор тэрлийн өрөөнд тоглол нэг тоглоомууд нь тоглолтой л ингэ. Жохон болохоор гэхдээ одоохондоо ээж тоглоомддаг байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол төлөвлөгөөгөөр гэр бүлийн төлөвлөгөөгөөр бизнесийн төлөвлөгөөр ч гэсэн хүүхдүүдээ бол одоо ингээл том болоод бараг л ер нь
Чехийн иргэд болж байгаа хүмүүс юм биш үү ер нь бол. Тэгээ одоо тэгээд сүүлийн үеийн хүүхдүүд чи одоо энд Европт амьдарч байгаа жоохон хүүхдүүд чинь бүр багаас нэг хэл биш, хоёр хэл биш, бүр гурван хэл мэлтэй өсдөг болсон. Одоо манай хоёр хүүхдээжсэн бас нэг тийм ядаж нэг чех хэлтэй, нэг англи хэлтэй, монгол хэлтэй гэх нэг гурван хэлтэй анхнаас нь болгочихъя гээл үзээд байгаа юм л да. Ингээл Тэгвэл ер нь нас бий хүртэл нь ер нь л чехтал ер нь зурал сарал өнгөрөх нь биш. тэрийг хэлж мэдэхгүй л байна л да. Ажил төрөл бас энд байгаа болохоор тэрнээс их шалтгааллаа. Тэгээ Монголд ч гэсэн хэрвээ очлоо гэхэд ажил төрөл маань байдаг. Гэтэ ихнэр маань болохоор ерөөхдөө хүүхдүүдэд том боллын энэ чэнээр байсан дээр л гэж ер нь байр суурьтай байт. Одоо эмч нар нь хүртэл энд байгаа тий. Вакцинууд нь дуусаагүй байгаа. Нярагийн вакцинууд нь ч гэх юм уу. Тиймэрхүү. 2015 онд бид хоёр нэг багын гараг байхад томтойгоо нэг Монгол очижсэн. Очоод нэг 2 сар ингээд амьдраад ингээд за ямар шүү байх нь гэсэн. Ер нь манай ихнэр жоохон арай болоогүй юм байна. Тэрэг түрээд явах гэсэн чинь зам байхгүй байна. Тэргээд нэг жоохон тийм юмд гарч ирсэн. Тийм бах тий. Тэгтээ ядаж хүүхд нэг жоохон том болгоод сургуульд орох хэмжээнд нь очих юм бол бас болох болоо гэж бодоод байгаа. За цаашаа явъя. Тэгээд маркетинг тэгээд онхоо энэ онцлогийн өрөө манайгаа. Ер нь бол одоо тэр чех хүмүүсийг ажилд авахаар ер нь голцоо ямар шалгуур тавьж авдаг вэ ер нь? Ерөнхийдөө хичээл зүтгэл тэрийг л би хараад юм да. Яг тийм нэг төгссөн сургууль тийм диплом минитрийг гэдэг бол нэг тийм чухал биш юм санагдав. Гол нь тэр хүний нэг сурах хүсэл эрмэлзэл тий ажилдаа дайчин байх чадвар гэдэг юм уу. Тэр их чухал юм шиг. Тэрнээс нэг би нэг тийм Харвард төгсөн гэсэн гэдэг нэг болохгүй юм шиг л. Монгол хүний ажилд авъя, илүүдэлхүү авъя энэ төр гэсэн бодол ер нь байдгүй. Гэтэ их цөөхөл монголчууд байх шиг байх юм. Тийм. Тэр офицер маах нэг цөөхөн байгаа. Гэтэ ер нь чех даяараа манад хамааралтай ажиллаж байгаа нэг 30-аад монгол хүн байгаа. Ерөөдөө ингээд чехийн хотуудад одоо манай компаниг төлөөж гэрээд ажиллаж идэх юм уу? Эсвэл гэрээд хамтрагч идэх юм уу? Тийм хүмүүс байгаа. Ерөөдөө одоо чех ч нэг 7-8 мянган монголчууд амьдарч байна уу та. Тэгээ ингээд хотуудад ингээд тараад амьдарч байгаа. Монголчууд амьдарч байгаа хот болгонд нь ерөөдөө манайхтыг хариуцсан монгол хүмүүс байна. Харин тийм монголчууд ажилд төлөх авах нь бас чухал шүү дээ тий. За. Энэ байна уу энэ. За. Энэ ариун цэрэгөрөө. За уг нь монгол зураг мурга хатцсан. Энд нэг манай чехт нэг зураач ахгүй байдیں۔ За. Бэлгээгээд тэгээд бас энэ гадна дотны хүмүүс бас зураг зурж өгсөн байлаа. Тэгээд надад энэ нэг чон хөөж байгаа Монгол баатрын зураг бэлгэлж ирсэн. Тэгээд тэрийг авчирт ингээд наад. Одоо тэгээ ерөн зүгээр яг хаа бүх оронд л замын төвжрэл гэж байдаг те. Чехад ч гэсэн сая ингээл явж байхад төвжирчлээ. Гэтэ зүгээр нутагт очихоор ер нь хэр бухимд чинь ер нь. Эхний очлуудаар ерөөхдөө бол тиймэрхүү бохимдлууд байдаг байсан. Гэхдээ ажлын шаардлагаар ингээд ойр ойрхон очиод тахаар ерөөхдөө тасч хүн чинь нэг дасан зохицох чадвар сайтай байдаг шээ тий. Анх сургуульд ирчээд 3 жилийн дараа ерөөсөө Монгол буцааг байж хагаад Монгол руу нэг буцаж исэн. Тэгэд бол айгүй их өөр мэдрэмж төрчихсэн. Хүмүүсийн бохимдол тий тэр бол айгүй илт мэдрэгчсэн. Хэлээр ороод хэлийн байцаагчаас агуулаад хүнтэй сайн байна уу гэж мэдлэн өгттэй. Айгүй тийм нэг цаанаасаа гарч байгаа хоолойных нь өнгөн амар тийм загинсан байдалтай байгтай сайн байна уу гэд. Тэр мөр бол айгүй мэдрэгдэг байсан. Одоо бол нэгтэй нэг тийм байхгүй. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. Одоо жишээ нь чехт ингээд ажиллаж ийн гэхлээр монгол хүний бас нэг нэр хүндийн асуудал байгаа шүү дээ. Жишээ нь олон чехуудтай амьдарч ажиллаж байгаа орсуудтай, вьетнамуудтай ч гэсэн хамтарч ажилладаг гэж байна. Монгол хүнийхээ нэрийг бас ингээд хадгалж хамгаалж явна гэдэг чинь маш чухал шүү дээ ер нь бол тийм. Тийм тэр чухал яг буруу үйлдэлээс болоод тэр чигээр ингээд нэг нэр нь гундаал, унаал байдаг. Чехад ер нь тийм хандлага хэрвээ ер нь. Тиймэрхүү тохиолдлууд бол би. Тэгээ тиймэрхүү тохиолдлууд ерөнхийдөө элчин сайдын яамнууд дээр мэдээлэл л очдог байх. Би бол нэг сайн мэдгүй гэхдээ ер нь бол гайгүй те. Нарийн мэдээллүүд нь бол сайд яам дээр л байдаг байх. Ямар нэгэн асуудал гарсан энэ төр бол. За, суугаад та хоолой. За, хоолой хай. За, би шин суучих.
За. Зүүн Европод сайхан чансан мах үхэн хавраг байна шүү дээ. Аа. Энэ мах нэр нь хэр вэ юм? Чехийн мах. Монголын нөө нэг тослог тийм махыг бодлол нь яахгүй бах, гүцэхгүй бах. Жишээлбэл мах комбинатаас гарахаар угаагдаад гарсан ч байт юм уу те. Энд байж байгаад Монголд очиод монгол махаа идэхэр чинь бас л янз шүү дээ. За ингээл шинэ жил болох чинь цагаасар болно, наадан болно. Эсвэл яхаа заримдаа ингээд нэг ажил төрлөөд хараач юм ингээд ирэхээр нутгийнхаа яг юу хамгийн их санд юм. Одоо энэ гадаадд байгаа. Одоо олон жил болсон байж шүү дээ. 12 жил гэдэг чинь бол удаа хугацаа байна шүү дээ. Тэр яг Монголын яг би тэрийг л хэвээр нэрээ энд байхдаа хамгийн их санд юм да гэдэг нь юу вэ? Орон зай. Одоо манай тал нутаг те. Ерөөс орон зай нэг тийм нэг Монголд очиод хөдөө гараал явсан гэснэг ингээл тэлгийгээл нэг тэрнэлээ сайхан байна. Энэ Европч ингээл газар нутаг жижигтэй, байшин сав ихтэй, хашиж гарсан нүдэнд нэгэн тордог. Монголд ингээл хөдөө сайхан гарахаар чинь заримдаа ингээл торох юуч байхгүй. Эсвэл нэг ганц нэг цагаан гэрэл мэтөө хол харагдаж идэг те. Энэ бол аягүй гой санагддаг шүү дээ. Их санаад идэг. Тэгвэл Монголдо очиод байж байхдаа Чехийн хамгийн юуг санддаг юм? Эсрэгээрээ ёо. Тий. Бас хоёр жил удаа шүү дээ. 2 жил хорон олон жил болсон байна. Тий. Ногоон байгаль их яатай санагдтыг. Тэгэл хаврын улирлаар 4-5 сарын үед Монголд ажил төрлөөр очсон байхад салхитаа шуурдаг те. Арайч бас ногоор жамжаагүй. Тэгэл Монголоос нисэл Европт бугангут ном ногооноор байдаг. Тэр бас Монголд жоохон дутуу юм шиг санагдтыг. Одоо хотогчлоо гэж юм байна. Тэрийг жоохон сандаг. Тэгээ мэдээж хэрэг явахтаа ихэнхдээ ганцаараа явж болохоор хамгийн их санаж байгаа нь хоёр хүүхдүүдээ санаж байгаа юм да. Тэгэл хэд оныг холцохоор л эхнэрлэгөө яриад за зураг явал хүүхдэд хийж ийн гэл. Шүү. Гэхдээ хүүхдүүдээ бас монгол хэлийг мартуулахгүй байх нь хамгийн чухал. Тэр чинь бол хамгийн чухал шүү. Тэрэн дээр бол гадаад байдаг монголчууд ерөөхдөө бол нэлээд анхаарлаа хандуул сургууль өнтер ч бас байгуулдаг болсон юм шиг байлаа шүү. Ер нь бол манай Чехт яг монгол сургууль гэсэн юм ерөөсөө одоогор байхгүй байгаа. Ерөөхдөө элчсэд яамнаас санаачлаг гаргаад байгаа. Тэгээд бас яамнаас нь санхүүжилтэн шийдэж чадахгүй байх шүү. Монгол сургууль нэ гэдэг. Нэгэнт энд одоо маш их тооны монголчууд амьдарч байна. Тэгээд жилдээ 100-200 хүүхэд төрж байна. Тэдний ингээд монгол хэл соёлын сургууль энэ төр гээд яригдал хэвэн. Гэтэ одоохондоо байхгүй л байна. Манай хоёр том болохоор одоо монголоор ярьж байгаа. Учир нь өвөө эмээний амьддаг болохоор амралтын өдрүүдээр өвөө эмээ дээр очиждаг. Тэгэл өвөө эмээ чинь монгол хэлийг багшилж өгнө шүү дээ. Тэгэл нэг 2 хоног өвөө эмээ дээр байж байгаа л ирэхээр шин үг сурцсан байна. Баг нь болохоор одоо л нэг ганц нэг үг хэлээл. Тэгэл За хоолой идэе. Тэгэхээр хүний анхны хайр бол хүний ээж байдаг байна. Захирлаа таны кофе? Наа тавьж. Уучлаарай захирлаа. Би сүүг нь мартчих. Одоохоо. Байна. Ээж та сүйтэй байгаа юу? Хөөе. Аван дөрөх дээжин сүү авсан юм уу? Аван төрөх сүү гэснээс ээж нэрээ сүйтэй байгаа юм болов уу? Аливныг асуугаад байта. Ээжээ та сүйтэй байна уу? Байна уу? Ээж сүйтэй байгаа юм уу? Мэдээний дээж эрхэм бэлэг ээжтэй барих сүм өрмөл. Ээжийнхээ цайны сүг битгий таслаарай. Ээж болон бидний үлсийг гэрэлтүүлдэг. Ээж сүг. Танай цай. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. Хүрээд рүү. Хайра, танаа цаг уу да. Юу гэнэ? Гэртээ ээж юу яриад байна чи? Миний часан цаг хэлээд байгаа мó? Дэлгүүрт танаа гэдэг юм шин цаг ирчих. Оо. Одоо манай гэрийн цай танаа цай болсон. Цайны эх орон Шри-Ланкаас ирсэн жинхэнэ байгалийн гаралтай цай. Манай гэрийн цай танаа цай. За, сайхан хоол байна. Европт ирээд Украин цас авирга идээд сууж идэг. За, энэ хүүхэд утасны хараат болсон юм байна. Энэ нь асуудал болчиход байна шүү. харин одоо энэ сүүлийн үеийн хүүхдүүд чинь электрон жалууд болоод шүү бүгдээрээ. Харин тийм. Энэ жоо хориглох хэрэгтэй юм шүү.
Би хараад ядаргаанд чинь муу юм шиг л шүү дээ. Харин тэгээд одоо тэгж жагаад ээж надад нэг арга хэмжээ авах байлгүй дээ. Ер нь чехууд ер нь монголчуудад юм хэр таатай ханддаг вэ ер нь? Хоёр улсаа ярих юм бол нэг социалист орн байсан хоёлаа. Тэгээд найрамдалт харилцаа 65 6 жил болцсон. Тэр утгаараа бол ер нь гайгүй. Чех хүмүүс нь ямар шиг хүмүүс вэ? Ер нь хамтраж ажиллахад, найзал нөхөрлөөд явхад, бизнес хамтраад хийхэд ер нь нийтлэг чанарыг аваад үзэх юм бол жоохон тийм муу санаатай хүмүүс биш магадгүй. за за. Тийм нэг гэтээ муу санаатай гэдэг нь тийм хорон хүмүүс бол биш те. Гэтээ ерөөхдөө ингээд байгаа байдлыг харахаар нэг дандаа ингээд нэг давхар юм харж явдаг ч гэдэг юм болгоомдолж явдаг. Тэгээд жоохон ашиг хонжоо харддаг байж магадгүй гэж хараад байт. Ашиг хонжоо хараад иж магадгүй. Буруу ч юм биш л дээ тий. Тэг чи ер нь тийм бодохоор ч ер нь л одоо жишээ нь нутагтай байж байгаа нутгаас гарахаар залуучууд их ажилласан хөдөлмөрч болоод л нутгаа алсаас ингэж бараадаж харчаал тий. Нутаг нь болж өгөхгүй л байна да. Гэж буцаа шүүмжлэлтэй хандаал тий. Тэрэн ч сайжраасаа энэ ч болоо бүтчихээсэ гэж бодно. Зүгээр яг нутгаас ингээ гараад 10 хэдэн жил болж байгаа залууны хувьд өөрийгөө жишээнд ингэж хараад би Чехээс л нэг тийм юм сурсан да. Чех бол надад тийм юм сургасан да гэж одоо бодох нь юу вэ? Мэдээж хэрэг харалгүй л яг үтэй ингээд холоос ингээд харцгаар чинь юм чи ингээд толоод харахаар чинь нэг юм харахаа байж тэртэй. Тэгэл Монголд байгаа байнга амьдрах юм бол зарим нэг ялгаанууд болж байгаа чинь гадаадаас харахаар жишээлбэл харьцуулах юмтай болохоор ингээд хараад байдیں۔ Эндээс жишээлбэл сурсан юм гэх юм бол одоо зөндөл юм байна л да. Бизнесийн хувьд гэх юм бол нэг юмыг бол би маш сайн сурсан. Тэр нь хүний итгэл даах. За хүнтэй нэг гар бариад заа гэсэн бол ямар нэгэн байдлаар заавалж тэрнийхээ хэлсэн амдаа хүрэх. Энэ бол ганцхан чехч гэлтгүй энэ Европт байгаа бизнесмэнүүдтэй ярилцахад маш чухал юм байна. Нэг юм ярьдаг маргааш нь үгүй гэх юм бол тэгэл тэр хүрээний бизнесийн донд ерөнхийдөө нэр моддох юм. Эсвэл заавал йогу гэдэг шиг л тийм байх. Энийг ерөнхийдөө хамгийн их сурсан гэх юм уу да. Бас хэрэгэлдэг, ашигладаг ажил да. Тэгж л бодож явдгийн. Тэгээд Монголоогийн бол гаднаас хараад энэ хөгжиж хэрэгтэй байна да, тэр нь тэгчих юм байна да гэж анх оюутан болоод 2 3 жил болчиход их боддог байсан. Тэгээ 90 очин явахдаа ингээл бас шүүмжтэй ханддаг байдаг байсан. Тэгээ одоо бол нийтэр бодол өөрчлөгдөд ингээд байгаа. Монгол жишээлбэл Европын хөгжилтэй орнуудаас зарим юмараа шил түрэн хөгжсөн юм байгаа байхгүй. Тэ? Заавал Монгол хэрэл Европ шиг адилхан байх ёстой, эсвэл Солонгос шиг адилхан байх ёстой биш. Тэ? Монголчин болохоор ингээд Орос хятад хоёрын голд байгаа. Орос талын нэг тийм нэг юу яваад байдаг тийм соёл. Одоо энэ урдлын хятадаас бас нэг тийм соёлууд бас яваад. Тэгээ энэ бас нэг холимог өөрийн гэс нэг тийм нэг одоо өөрөөр хөгжиж байгаа юм ингээд харахаар Европтоос ингээд харьцуулаад харахаар тэгэхээр заавал ч монголчууд ингэж болохгүй байна. Герман шиг байх хэрэгтэй, англи шиг байх хэрэгтэй гэдэг ямар ч шаардлагагүй. Монголчуудаар яг яаж хөгжиж чинь тэ хэрэгтэй мэд нь аваад хэрэггүй мэд нь хаяал. Тэгж л боддtiin тэгээд. Би бол ингээд хотын гудамжинд Прагийн гудамжаар явж байхад чинь урд машин хөдлөөгөө ингээд зүрийг зогсож байхад сигналдаа тахгүй байгаа байхгүй. Тэ одоо нэг тийм адгуу биш. Хүлээцтэй асуудалд ханддаг. Бид нар чи их адгуутай сигналдаал тэгэл замын хөлгөнд орж иж нэг нэрүүгээ хараагаад л ингээл яваад дий бидний хандлагын жоохон чухал өөрчлөгдөх хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Тий харин. Одоо жишээлбэл монголчууд маань Англи, Америк тэ Европ гэл Япон, Солонгос гэл гадаашаа сургуульд маш их хэмжээгээр явж байна. Тэнд соёл сурж байгаа, шинэ юм сурж байгаа, Монголдо ирэл хэрэгжүүлнэ гэж явж байгаа. Тэгээд гой хүсэл мөрөлтөд бүгд боцтой юм. Манай найзууд энд их сургуулаа төгсчихвэл тэ очиод та алаад өгөн энийг ингэгээд тэгэн гот хүлээж авч байгаа манай Монголын нийгэм
тэр хүмүүсийг ингээд уусгаад авчиад байгаа. Гэгээлэг очисон хүмүүсийг яг ингээд уусгаад авчихсан. Аль болох одоо сурсан мэдсэнийг түгээж л байгаа. Одоо та хоёр маань одоо ингээд олон жил байхлаар визний асуудал жишээ нь яадаг юм? Ер нь ямар визний төрөлтэй байх вэ? Чи байнга тэгээл нэг сар болоод юм 2 сар болоод виза сонгуулаад ирэх гэсэн юм байхгүй үстэй ер нь. Бид нар болохоор энд нэг 10 хэдэн жил болсон болохоор нөө байнгын оршин суух эрэхтэй. Тэр нь энд тэр нэг 5 жил амьдарчих юм бол нь хүсэлт гаргаад удаан хугацааны 10 жилийн виз өгчтэй. Тэгээд тэр 10 жилийн визийг авчих юм бол нь ерөөхдөө үүрэг хариуцлага эрхийн хувьд энтхийн иргэнтэйгээ ер нь адилхан болчихж байгаа. Нэг л ялгаа гэх юм бол сонгуул өгөх эрх байхгүй. Сонгуулийг бол зөвхөн чек иргэн өгнө. Тэрнээс бусад бүх эрх үүрэг хариуцлагыг бол яг л ижлэх юм болчихж байгаа. Одоо үйл хөдлөх хөрөнгө авч болно. Одоо газар эзэмшиж болох уу одоо жишээ? Үйл хөдлөх хөрөнгө эзэмшиж болно, газар эзэмшиж болно. Хөдөө аж ахуйн газрыг болохгүй гэдэг нэг хууль яваад байгаа. Тэрнээс ер нь бол. За 10 жилийн дараа ер нь чахад байж ах болов? Ер нь байж ах байх та тий. 10 жилийн дараа юу? Хүүхдүүд хоморцсон. Харин тийм. Сургуульд орсон. Одоо манай том чинь 4 настай 2 жилийн дараа сургуульд орно. Тэр үед ер нь том шийдвэр гарах байх та. Сургууль төвхтөө хаана оруулах вэ гэл. Монголда очиж сургуульд оруулах уу, эндээ оруулах уу гэл. Тухайн үеийн бас ажлын нөхцөл байдал ямар байх нь вэ? Тэ? Бизнес ямар явах нь вэ? Тэгэхээр ер нь л байж ах байх та. Ер нь л байж ах байх. Ер нь бол амьдралын ингээд нэг хэсэг болцлоо л да чек орон. Ингээд бараг 2 дахь орон болчихно. Тэгэхээр хэрвээ Монгол руу буцлаа гэхэд орд тас чил чекээс ингээд сураг мураг таслаад ингэсэн юм бол байхгүй байна. Ч одоо хэмжээний өөрийн хүрээлэлтэй болцсон байна, найз нөхдөдтэй болцсон байна, бизнесийн хамтрагч нар байна. Тэгэхээр чинээ Монгол руугаа ингээд бүр буцахаар явлаач гэсэн чекээс бол нэг яахгүй байх гэж бодож шүү дээ. Тийм ээ тийм. Тэр нэг буруу ч юм биш л дээ. Одоо заавал утгатай очиод амьдрал 2 хүүхдээ Монгол сургуульд үгээд хэлтэй биш. Тийм. Тэгэл энд хичнээн гадаад амьдарч байгаа чинь тэгэл бас Монголынхаа хөгжилд өөрийнх нь зүгээс жоохон ч гэсэн нэмэр болох гол одоо үздэг шүү дээ. Нэг одоогор нэг 15 6 ажлын байр Монгол бий болгоцсон байгаа. Тэрийгээ бас өөрийгөө улстай хөрөнгө оруулалт хийж нэлж ойлгоод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За Merry Christmas. Энд чинь бол нэгжгэр болно үстэй одоо Европт бол. Тий. Одоо ч тэгээд маргааш нөгөөдрөөс ерөөхдөө эхэллээ те. Бүх олон нийтийн амралтууд эхлээл. Цул сарын баяр нь эхлээл. Санта Клаус нь юуныхаа яндан гараа орж ирэл хүүхдүүдэд бэлэг тараагаал энэнгээр тавиал тэгэл одоо эхлэх байх та. Өсөр болох байхаа. Зя. Нутагт очисон чинь жоохон онцгүй байсан гэсэн үү? Ер нь Монголд очисон чинь Онцгүй байгаагүй. амьдрахад юм тэнд бол жишээ ер нь бол дасан зохицол хэцүү байна те. Энэ өөрөө бол их багадаа орж ирсэн болохоор чинь. Тийм багадаа иржсэн. Ирснээс хойш Монголд ер нь удаан хугацаагаар амьдарч байгаагүй. Амьдрааг байгаа болохоор яг харьцуулж бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж хүн л юм чинь тэгэл амьдрах хэрэгтэй гарвал тэгэл амьдарч л таарах. Тийм тэрнээс бол яг хэцүү мэт бол санагдана гэсэн яг тийм бол байхгүй. Жохон анх л очиж жоохон харьцааны соёл нь жоохон юу юм шиг санагдсан. Хүнрээ ихцэлж харцахгүй, доошоо харж буруу харцдаг ч юм уу те. Ингэж жоохон нэг тийм эвгүй харьцаатай санагдчихсэн. Тэрнээс бол тэгэл бусдаараа бол Монгол нутгийн онгоцны сарал баг нөлөөс орсч гал тэгэл гоё харагдсан. Гэхдээ л яг тэ ер нь хүний аав ээж хүн бас хүүхдүүдийнх ирээдүг бодож байгаа шүү дээ. Ер нь бол яг хуу нутагт чинь одоо их утаатай байна. Нутагт хамаагүй өстэй төрүүжийн их хамрын хэлж байгаагаар хүүхдээ тэргийгтэн түрээд явах замгүй байна гэл. Тэгэл нэг аюулгүй байдлаас хүртэл эрүүл мэндээс хүртэл хүнсээс хүртэл ингээл санаа зовхон зөвлөдөө юм. Тийм тэр бол үнэ манай найз нар ч гэсэн зөндөө хэлдэг. Монгол явмаар байгаа, Монгол очиж амьдармаар байгаа гэхээр яана Улаанбаатарын утааг чи мэдэхгүй байл гэж зөндөө хэлдэг. Яг би өөрөө биеэр яг утааг мэдрэг байгаа болохоор бас мэдгүй гэтэл их айхтар байдаг гэл тэгдэг. Тийм болохоор зургатаар ч гэсэн харж байхад ерөн зураг хөрөг ч гэсэн харж байхад Улаанбаатарын утаа бол их аимшигтай харагддаг. Тэр бол үнэ шүү. Тэр бол үнэ. Тэрийг бол үнэхээр хараад хүүхдүүдийнхаа эрүүл сарвалыг эрүүл мэндийг л хамгийн түрүүнд бодож байгаа юм л та. Тийм. Одоо хүүхдүүд маань томроод нэг Улаанбаатарын утаа байхгүй болохоор нэг юу нэг санаа амар очиж амьдрах болов гэж найдвал шүү дээ.
Тэгээ одоохондоо жоохон тийм одоохондоо очиж амьдрыг гэхэд бол хэцүү л ах шиг. Тийм ээ, одоо нэг хоёр Монгол хөөжс утаа амьсгалахгүй байгаа. Би хүртэл одоо ингээд нүрээ гуруулж байгаа л баярлж байгаа хэлхээс өөр ямар ч арга алга да. Тэгвэл нэр утаа үнэхээр чанга байна. Хэцүү их л хэцүү байгаа. Одоо ингээд Монголоос саяхан аав ээж хоёр ирсэн, Монгол явчаад ирсэн. Тэгэл эсэх бодол дээрээс тосгод хүртэл тэгэл Монголын үнэр бол бас л үнэртэж байгаа юм да. Тэгэхээр чинь тэгээд ойлгомжтой л болж байгаа юм да. Ер нь Монголын утаа ямар байна гэдэг нь. Тийм. Нэрээ ичмээр байгаа юм да тий өөрсдөөсөө. Нэрээ муухай харагдуулж штэ бидний нэрээ тэр утаа бол нэрээ. За. Цаг чараа болж байна. Юу чин шар аргаар алдартай тий чих. Тий, чих шар аргаар алдартай. Ер нь бол шар арганы хэрэглээ дэлхийд өндөр ах шиг чиг үүдийн хүн амынхаа тоонд байхаар. Өөртөө сайхан үйлдвэрлэдэг юм шиг байна. Тэ одоо зүс царийг харахад тунгалаг гэж гтэйхэн аягандаа хөөсөн алдаад л хэвээр. Үнэрэн хүртэл нэг тийм үнэхээр цэцэг үнэртэй байгаа маа тий. Харин тэр арай өөр. Тэгээд оюутан багтаа бас нэлээ найзуудтайгаа пим юугаал яадаг ус нэгэд. Одоо бүр сүулдэ ингээд энэ пивн тим амттай гэж бараг ярилгыг хараад мэдхэр болж байгаа шиг шүү дээ. Тийм бах. Танай зэ. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. Хүрээд рүү. Хайра, танаа цаг уу да. Юу гэнэ? Гэртээ ээж юу яриад байна чи? Миний часан цаг хэлээд байгаа мó? Дэлгүүрт танаа гэдэг ийм шин цаг ирчих. Оо. Одоо манай гэрийн цай танаа цай болсон. Цайны эх орон Шри Ланкаас ирсэн жинхэнэ байгалийн гаралтай цай. Манай гэрийн цай танаа цай. Тэгэхээр хүний анхны хайр бол хүний ээж байдаг байна. Захирлаа таны кофе? Наана тавьчихсан биш. Уучлаарай захирлаа. Би сүүг нь мартчих. Одоохоо. Байна. Ээж та сүйтэй байгаа юу? Хөөе. Аван дөрөх дээжин сүү авсан юм уу? Аван төрөх сүүгснээс ээж нэрээ сүйтэй байгаа юм болов? Аливныг асуугаад байта. Ээжээ та сүйтэй байна уу? Байна уу? Ээж сүйтэй байгаа юм уу? Мэдээний дээж эрхэм бэлэг ээжтэй барих сүм өрмөл. Ээжийнхээ цайны сүг битгий таслаарай. Ээж болон бидний үлсийг гэрэлтүүлдэг. Ээж сүг. Энэ гутлаас хөрх юм бэ? Хүүхдүүддээ ер нь Монгол хувцас өмсгөж ийн ер нь. Манай баг цагаансаар наадам өмснө. Манай том болохоор Монгол гутлыг өмсгсөн чинь өмсөхгүй гэдсэн. Манай баг бол өмсөөлгүй гэдэг. Яагаад өмсөхгүй гэдэг? Тэгээ жоохон ухаан хараад нэг том болсон болохоор бас ингэж хараад ах шиг байгаа даа. Тий. Ер нь бол одоо наашаа Чех руу ирэхэд энэ хамрын хувьд бол ер нь шууд Улаанбаатараас ирсэн үү эсвэл хөдөө ер нь төрж өссөн үү? Манайхан бол аавын тал ээжийн тал хөвсгөлийнх. Гэтэ бага байхад хотод амьдарч байгаад өвөө эмээ хөвсгөл байдаг байсан болохоор байн явдаг хөвсгөл рүү. Тэгээ дунд нь ч нэг бараг 10 жил тогтоо нэг 7 8 9 дугаар ангитай хөвсгөл байсан. Өөдөө 10 жил хөвсгөл төгссөн юм тийм үү? Хотод болохоор 3 4 дугаар хорлын эцэст багнасаа өнгөрүүлсэндээ. Нэг юм доошо 70 та нэг 10 дугаар хорлын хүүхдүүдэд чулуугаар байлдаж байсан да. Одоо гэхдээ тэр юмд очихсаа сайхан байгаа шүү дээ. Тэг ер нь тэрний хажуугаар өнгөрөх юм тэр бол тий. Дорсон жалуулан зүгээр янзын орж ирдэ шүү дээ. Илгээ яах вэ? За. Цаг оролсон байна. Гэр бүлийнх маань унтчих. За одоо ундаж амръя да. Тийм бас ядарч байгаа байлгүй. Гэрт нь ирсэн одоо. Хонуулж байгаад баярлаа. Ихэр зүг яг ор саханцсаа тэгээ. Тэгээд за гэлалаа. Энэ бүдэн гараа унтчихё би. Гэх үү? Болно. За тийм. Маргааш үл хэдэн цаг тоцоог лээ. За ер нь нэг 8-аас 9-ийн хооронд тэгэл 5-аар л тий. Одоо ажил чинь хэдэн цагаас эхэлдэг ер нь? 9-оос эхэлдэг. Энэ Чех тэр нь ажил эртгэлээд эрт дуусчих нь юу ер нь? Тэг заа. Ер нь бол төрийн албад нэг 7-оос 17 цагийн хооронд ажил тий. Тэгээд үйлдвэрүүд бол мэдээж хэрэг бүр өглөө эрт ажилт юм байлаа. 6 мөргөө гээд офисын ажил бол ерөнхийдөө нэг 8 гэлж.
Манайх бол 9-с эхэлдэг. Манайс эхэлдэг. Ер нь энэ чайхад ирчээд анх одоо сургууль сурах гэж ирчээд ер нь зөв өөр ажил хийж ирсэн нь одоо харбор ажил гэх юм уу, үйлдвэрийн ажил гэх юм уу тий. Бармен бас зөөгч хийд юм шиг залуучуудын юу н хараад тахад бас. Оюутан багтаа нэг цагийн ажил гэдэг юм чинь хэлг байх уу? Барилга дээр ажиллана, ресторан зөөгч хийн, тэр бүх ажлыг хийжсэн. Одоо бүр хамгийн сайн сандг нь одоо нэг барилгын нэг иргэдэг нэг тийм бетон зурдаг мэдээ миксер дотор ингээ хатсан юм өгтөл өрөмдөж үзэж лээс оюутан багтаа цагийн ажил хийж явж байгаад тэр юм байл. Тэгээд яг ямар шугамар одоо яг анхны бизнесийн гараа эхлэх тэр яг учиг нь юунд байв? Одоо чайхуудад ажил олгож болоод одоо ингээд монополо тий монополод ингээд амжилттай ажиллаж байгаа хамгийн анхны гараа ямар одоо юу гэдгийг од бас ямар тэмүүлэл зориг байгаад одоо ингээд энэ чайхад ингээд сайхан амьдарч байна юм. Аав ээж хоёрын нөлөө айгүй их байсан. Манай аав хоёр чинь ээж бол нь математик физикийн багш байсан. Аав бол нь цэргээс халагдчих ирээд яг нөө 90-ад оны үед таарсан. Нэг ганцгийн 8-аар ороод тэгээд нэг бизнес хийж эхэлж байсан. Тэгээд бүр багасаа нэг ээжсэн сүлдээ нэг багшгаа ажилласаа гараад бизнес хийгээд эхэлсэн. Хүмүүс бүр бага багасаа л ерөөсөө нэг тийм нэг бизнес инээ тэрэ 8 гэсэн нэг тийм байнга сонссоор байгаад ер нь л нэг тийм энэ замаар л би явах хэрэгтэй байна гэсэн нэг тийм нэг дал дохомсорт нэг юм суудсан юм шиг байгаа. Тэгэл оюутан байхдаа би чинь хэл сурах гэж яадаг гэсэн аавч гэсэн. Зүгээр надад хэлээл сур өөр юм чамаас би хүсгүйгээл анх захиас өгчээсэн. Тэгэл хэлээл сурчаал нэг орчуулга хийн бас нэг цагийн хөлсгээд авчин. Тэгээ авчин тий. Тэгээд оюутан байхдаа бараг 2 дугаар курст ороогүй байхдаа маш яваад унтсан. Орчуулга хийж дахиж өгч байгаа тий. Тэгэл би одоо бодохдоо яг л тэр нэг аав ээжийн баг байхад нэг тийм нөлөөлж исэн тийм юу байсан юм шиг. Ямар ч нэг би зүгээр байж болохгүй нэг юм хийх ёстой юм уу ч гэдэм юм уу те нэг цаанаас нэг юм суудсан шиг. Тэгэл айгу ийшээ хөдөлгөөнтэй гүддэг байсан. Тэгэл 2 дугаар курст орохоос өмнө ямталсан нэг маш яваад унтсан. Тэгэл тухайн үед л гайгүй оюутан байлаа шүү дээ. Тийм байна те. Тэгээд яагаад анх энэ наш хэрэгтэй чех байсан гэж ер нь сонголт нь? Тухайн үед нэг чех руу бас ингээд монголчуудын урсгал их болж исэн. Виз гаргалтын хүртэл айгу амархан байсан. Тэр нь манай ээжийн төрсөн дүүнийг амьдарч исэн. Тэгээд урилга явуулаад нааш дээр сургууль соёлд оруулна болох юм байна гэд. Тэгэл манай тэр их ч урилга явуулсан. Тэгэл наашаа чех руу ирээл. Тухайн үед чинь эрэхтэй бол навар хааш явж байгааж мэдэхгүй 17 16 жоох хөвгөл ирж байгаа юм чинь. Тэгэл ирсэн. Тэгэл хүн нүдт ирээл хүн чинь нэг жоохон ухаан сууж тухайн үед чинь нэг тоглоом хөөсөн л залуу ирж байгаа юм чинь тэгэл жоохон амьдрал үзэл хүний нүцэг чинь нэг хүн өөрийгөө бодож явах хэрэгтэй байна, нэрээ бодож явах хэрэгтэй байна. Тэр бүгдийг хэлээ амьдрал дээр л сурж явсан ирсэн дээ. Мундаг байна. За маргашлаг тэгвэл 8 цагт босгоно байна. Тэгээ тэгвэл одоо ингээ унтаж амръя да. За. Тийм цаг орой болсон байна. За тгий гэлээ. За бүгд найрамд чех улсыг зорж ирсэн. Тэгээ чех улсад байгаа Монгол улсаас суугаа элчин сайдын яамны байшингийн гаднаас инх амар гих энэ хөдөлмөрч тэмүүлэл дүүрэн залуутай таарад гэрт нь ирчээд байж байна. Энд 8000 гаруй монголчууд энэ чех улсад ажиллаж амьдардаг. Тэгэхээр бас нэгэн бас монгол залуу чех хүмүүст ажил олгогч болоод монополо гэх энэ Европт ярих үйл ажиллагаа явуулдаг ийм мөнгөн гуйлгын компани бизнес эрхэлдэг ийм залуу юм аа. Тэгээд Монголдо ч гэсэн бас татвараа төлдөг бас хүний нутагт хичнээн амьдарч байгаа ч гэсэн монголчуудаас төшөгтэй нөмөртэй ийм ажил хийдэг ийм залуу байна. Үнэхээр сайхан багтам сайхан чех улсад 8000 гаруй хүмүүс байд юм байна. Тэгээд одоо ингэж унтаж амръя. Чех улсад Merry Christmas-ийн баяр болоод гудамжаар нь гэрэл дүүрэн баярын уур амьсгал ороод үнэхээр гайхалтай бат юм аа. Сайхан амраарай.
жиргээ шинхэн үлээ харцсан тэнгэр шинхэн үлээ сэлний амьсгал шинхэн өглөө болгон дандаа шиний хаа ирлийн өглөө шиний хүрмийн өглөө шиний үслийн өглөө шиний гачрахын өглөө. За цагаан амсгаас нь. За гэргийд. Батас ирсэн бэлэг. Энэ танаа тоныгийн танаа цай. Энэ жимстэй. Энэ оовл гэд кофе. За. Сайхан амрлаа. Гэхдээ ер нь бол чехч нэг тийм хүүтийн яг нэг хүүтэн биш. Гэхдээ нэг тийм уушиг царцсан хүүтэн тий. Цогч хонгорхоо унтсан чинь нилээ нэг тийм жинтэх мэгтэй эсэрж ах чинь. Хандэмэл модул чигтэй жон битүү гэдэг юм шиг байна. Монголчин бүр айгуу тийм нэг хуурай гууд юм те. Шууд салхи сэнг гэсэн юм. Энэ жоохон тийм нэг цаагуур байж магадгүй. За баярлалаа. Нутгаа бол санахтай бол ер нь бол хөвсгөл далай тэнд ерөөдөө бол 10 жил төгссөн гэхлээр чи ер нь бол илүү 3 дахь харуулын эцэс илүүгээр хөвсгөл далай илүү дотн санагдана. Илүү яг одоо хөвсгөл чинь манай аав ээжийн өс төрсөн газар, өвөө эмээгийн өс төрсөн газар. Тэгээд далайн ээж чинь манай Монголын одоо урдаа өрдөг нэг цэнгийг устаа далааны нэг шүү дээ. Бүгд л ерөөсөө очдаг зууныхаа амралтаар. Бодогд юм уу гэдэг. Өвөө эмээ би өвөө эмээ дээр өссөн. Өвөө эмээ гэдэг үнэхээр болдог үл тээ. Ингээл яг энэ амьд гацуур шиг ингээл байлгаж л байвал үнэн сайхан шүү тий. Манай өвөө эмээ хоёр болохоор манай аавын аав тэм хөгжмийн хүн байсан. Хөгжим яруу найраг тиймэрхүү талын. Манай ээжийн аав болохоор тээврийн салбарт ажиллаж байсан. Тийм. Сонирхолтой гэдээ ярих юм бол нэг хөдөөгийн маслан гэдэг нэг кино байдаг штэ. Тийм хөдөөгийн байсан болоо. Тэрэн дээр нэг Бацайгийн нэг дуулсан нэг одоо жижигчин Бацайгийн дуулсан нэг тийм нэг хэсэг байт юм. Хөрхөн борлог махараа гэд. Манай өвөө энэ дооны үгийг бичсэн байлээ. Тэгээд тэрийг нь би саяхан олж мэдсэн. Тэгээд өөр ааваас асуугаад гайхаад ч одоо өвөө яг уу гэдгсэн чинь аав хүртэл мэдээгүй явжсан. Манай өвөө нэг аавыг бүр баг вахт нь өдөлцсөн болохоор. Тэгээд тэр их нэг сонирхолтой л гэж сонирхолж яриад нэг тийм бас. Тийм ингэрийн ганцхан модондоо гэдэг дуу штэ. Тийм нөө баяраа хасны дуулдаг дуу. Гайхалтай сайхан дуу. Өвөө нь ингэдэг хүн байсан. Тэр үгийн нэр үг нь ицсэн юм уу? Энэ ицсэн юм уу? Үг нь. За. Манай өвөө болохоор хуушаан, дэлхийн хуушаан гэдэг. Тэгээд яг тэр дууны үгийг бичсэн байлаа. Тэгээд тэрийг ах хэд хоёр нэг бараг жил гарны өмнө олж мэдээд тэгээд нэг оюуны өмчийн газраас бас өөрсдийнхөө гэр бүл дээр нэр бичүүлж авсан. Чин Монголын бараг мэдхгүй хүн байхгүй шин дууг чинь бүгд л юусэн мэддэг те. Тэгээд гинтхэн анх мэдчихэд айгүй шокнд ороод юм те. Яагаад энийг мэдэхгүй явжсэн бэ манай гэр бүлийнхэн гэдэг. Энд ч одоо бараг л ардын дуу болцсон шахуу дууны үгийг манай өвөө бичсэн байж тээ. Тэгээд ерөнхийдөө гэр бүл дээрээ авах хэрэгтэй байна гэдэг. Тэгээ авах утгаар хөөцөлж байгаа. Гэр бүл дээрээ бичүүлж авсан. Саяхан. Яасан мундагийн одоо танай гэр бүлийн хувьд бол бэйт бос үг байна шүү дээ. Ер нь бол одоо тэр дууны үгийг бичсэн, манай өвөө бичсэн гэдэг чинь үнэ гайхалтай дуу шүү дээ. Сайхан дуу. Хүн болгоны сэтгэл хоногсон дуу тий. Тэгээд одоо яг тэр манай өвөгийн үед байсан өвөө мэддэг хүмүүстэй их уулзмаар юм шиг санагдаад байт. Манай эмээ хүртэл ярьдаг байхад одоо хаян хэрвага манай өвөгийн талаар их сайн мэднэ гэд хэлжсэн. Тэгтээ уулз амжаагүй л
амлсан ойр дотн мэддэг байсан хүмүүстэй нь уулзах юм бол ганцхан үгээр зогсохгүй бас өөр уран бүтээлүүд гарч иж магадгүй юм шиг байна. Манай хүмүүс бүр аавыг жоохон багт нь өөдөлцсөн болохоор аав яг үу тэргээ бас нэг сайн мэддэг юм байлаа. Тэгээд одоо ингээд нэг хамаатан саднаасаа ингээд асуугаад ингээд бид нар бас сураглаад яваад байна. Сайхан байна шүү. Ерөөс энэ ээжийн ажил одоо ерөөс ингээд эхэлчихэж байгаа юм тий. Ер нь бол наашаа ингээд Монголоос ирж байгаа Чехийг зорж байгаа залуучуудад хэрвээ ингээд зөвлөвөл Чех руу ирвэл яг тэр мэргэжлээс сурвал илүү сайн. Чех руу ирэхдээ иймэрхүү бэлтгэлтэй байвал сайн гэд одоо жишээ нь зөвлөх нь юу вэ одоо ер нь? Миний бодлоор Монголоос ирж байгаа хүмүүс энэ чинь маш их мөнгө хийн гэсэн бодолтой ирж байгаа юм шиг санагддаг. Тий. Гэхдээ яг амьдрахад бол тайван амьдрах боломжтой орон таатай тий. Гэхдээ яг ингээд мөнгө хураагаад юу яа гэх юм бол бас л жоохон хүч хөдөлмөр их л гүрийжиж тэгэж хийх байх та. Яг тайван амьдрч гэр бүлээрээ ирээ тайван амьдрээ юм хүм цанаа зоохгүй яарахгүй ингэж амьдрэх гэх юм бол ер нь бол тохиромжтой орон гэж бодож байна. Мэргэжил гэх юм бол яг бол хэлж мэдэхгүй байна. Ямар мэргэжил Чехаар одоо дэлхийд үнэлэгдэх мэргэжил нь ямар мэргэжил вэ? Технологиор парагт бол маш сайн ЧВ-тэй гэдэг технологийн сургууль байдаг. Тэрнгээр бол маш сайн үнэлэгддэг. Тийм болохоор тийм чиглэлээр сурвал эсвэл бас Австралийн хотод уул уурхайн сургууль байгаа. Тий, уул уурхай тий. Тэрнгээр суралцвал ер нь бол алдахгүй байх гэж бодож байна. Урт удаан хугацаагаар тайван амьдрыг ивэл Чехийг зор гэж байгаа шүү дээ тий. Магад тийм одоо яг бас тийм. Тэгэхдээ нөө би одоо ингэж хараад хахад уншаад хахад хүмүүс ер нь мөнгө хийх зорилготой их ирж байгаа шүү дээ тий. Мөнгө хураах, мөнгө хийнэх, ар гэрлүүгөө явуулах мэдээж хүмүүс ар гэрлүүгөө явуулж чадж байгаа. Ар гэрлүүгөө явуулах мөнгө хийж чадж байгаа. Гэхдээ яг ингээл зарим хэсэг бүлэг хүмүүсийг харахаар яг л зөвхөн мөнгө хийх гэж л ирдэг. Яг тийм зорилготой ирж байгаа хүмүүст бол ер нь жоохон тохиромжгүй болов гэж бодож байна. Гэхдээ яг багаар ингээд гэр бүлээ дэмжиж, ар гэрээ дэмжиж ингээд мөнгө явуулъя гэсэн хүмүүст бол мэдээж боломж нь бол байгаа. Манай баг жоохон ханиалгаад байна уу юу? Харин тийм манай жоохон ханиад үрцээл зогсохгүй юу. Хоёр дүүдэр нэг бэлэг байна. Энэ Монголоос ирсэн нийс. Нийс байна. Анс байна. Нэрс байна, анс байна. За. Нэг удаагийн суулгаатай. За зүгээр дээ зүгээр. Харин хоёроо харин өглөө бол харин жоохон. Рот биштэй миний хүн харин. Гэтэ ерэн зүгээр ингээд Чех одоо найзуутай байгаа бах. Гэтэ ерэн зүгээр Монгол хүүхдийн дархлаа гэдэг юм уу? Яг тэр хандлагаараа Монгол хүүхдүүд ер нь энд хэр ер нь байдаг вэ? Ер нь энэ харсан. Одоо Монгол гэдгээр ч юм уу багасаа сүү уугаад өсчдөг ч юм уу, таран марг уугаад өсчдөг ч юм уу те ингээд чиг хүүхдүүд яснаас амар хурдуу хурдаг. Ингээл тоглож явж байгаа л ингээл унаал ер нь гараа хугалцдаг, хөлөө хугалцдаг. Монгол хүүхдүүд бол ер нь тийм юу гардгүй. Асуудал гардгүй, хөлөө хугалцдаг, гараа хугалцдаг ч юм уу те. Тэрэн дээр нь би их ялгаа хардаг. Шүдэнд нь бас тийм хурдан ингээл паал нунаал эхэлдэг чи хүүхдүүд гадны хүүхдүүд. Манай хүүхдүүд нь ингээл байгаад байж л байдаг тий. Сайн байдаг. Тэгэхээр сүүмүү багасаа уугаад эхэлцдэг болохоор тэрэндээ л ялгаа нь гард юм гэж одоо энэ чийхт хүүхдүүдийг бол 3-наас хүртэл сүү битгий уулах гэдэг юм чинь бид нар амар утгагүй асуудал шүү дээ тий. Бид тэр чинь тий төрөл баг бор хоолнд оронгууд нь ер нь сүгэр юу нугжаал эхэлдэг шүү дээ тий. Тийм болоод ч тийм би ясна илүү их батөх байдаг. Бэд юм шиг санагддаг. Дархлааны хувьд мэдхгүй бас
яг энд төрсэн болохоор тий. Яг л эндхийн уур амьсгалаар явж байгаа болохоор нэг үг байгаа хаа. За эх орны эрүүл хүнсийг ийднес гэж байгаа. Тэгээд одоо монгол хүний ясн илүү батбөх байдаг гэдэг шиг энэ нутагт чинь бас монгол залууч чинь бас ясн батбөх байх хэрэгтэй шүү дээ. Эндэл эзэн болох хэрэгтэй юм шиг байна тий. Энэ ясн хэлэл ноён нуруу их батбөх байх хэрэгтэй юм шиг байна хүний нутагт. Аа. Бүхэл бүтэн Монгол улсыг одоо нэг нэр ингээд аваад явна штэ. Гадаад хүнтэй уулзна. Чи хаанаас ирсэн бэ? Тэгээ Монголоос. Зөнгөд монгол хүн гэж ямар хүн байд юм бэ гэж харна штэ тэ. Тэрнээс эхлээл бас нэрээ бодно, ноён нуруугаа бодно тэгэл хүний нутагт нэг л явна штэ. За цаагаа уучаад одоо тэгээд нутгийн зүг жолоод залъя да. Тэгээ мордё доо. За хамж жагаад баярлаа маш их. За цаагаа уучаа. За хоноосонд баярлаа. Зарсан дээр хүрээрээ, тэмүүсэндээ хүрээрээ. За баярлалаа. Нутагтаа уулзцгаая тий. Тэгээ сайн яваараа тэгээ шинэ жилийн минь, зул сарын баярын минь манай гэрээлийн зүгээс. За. Хоноосонд баярлаа. Сайхан цайтай, сайхан хаалтай. Баярлаа. За, ирээд уулзах ерөөл талбайд нутагтаа уулзцгаая. За баяртай. Баяртай. Ойршгүй хадон итгэлэндээ Мэчлодокня Контангургом Сайн сайхныг юроо Ойршгүй хадон итгэлэндээ Мэчлодокня